За бүгдд нь орой минь. За өнөөдөр ихэр төлөвийн талаарх цуврал бичлэгийн 6 дахь дугаар. Тэгэхээр амлсан ясвараа би өөрийнхөө ихэр төлөвийн аян замлын талаар бүхэнтэйгээ дэлгэрэнгүй сайхан хуваалцгаалнаа. За тэгэхээр мэдээж ихэр төлөвийн аян замлыг талент дасгалтай бол нарийн нандин маш чухал холбоотой гэдгийг ойлгосон байх. За энгийн өгөр талент дасгалыг юу ч гэсэн тайлбарлая. Энэ айгуу чухал учраас. За тэгэхээр бид бүхнийг далан босгоцсон байгаа гэж төсөөлье. Ингээд юм байгалийн хүчтэй голын урсгалыг бид нар албаар зогсоогоод тийч далан босгочихсон. Тэнгүүд тэр далан гэдэг чинь бидний хиймлэр бүтээсэн зүйл шүү дээ, тий? Далан. Харин тэр байгалийн мөн чанараараа тэл гол уг нь бол урсгах хэрэгтэй байхгүй юу? Бид нар нийгмийн шахалтаар магадгүй нэг юм байгалыг ингээд тогтцыг нь өөрчлөөд далан босгочихжээ. Тэр далан бол тийм л учраас тэр далангийн нэг л топыг нь бид нар нүдэд цохоход тэр бол нураал унаа. Тэр голын урсгал байглаасаа урсах ёстой зүйл учраас маш хүчтэй урсгал гарна. Талент дасгал яг л ингэж үйлчилдэг. Талент дасгал тэр хиймлэр бүтээгдсэн байх ёсгүй тэр даланг нь нураадаг. Блокын хааныг бид нар нурааж ин гэсэн үг. Тийм хүчтэй үйлчлэгээд тэр блокын хаан гэдэг нь юу юм гэхээр бидний дотор нуугдчихсан байгаа. Бид нэрийг ад жаргалтай тэгэж тэр гол урссан тохиолдолд яах вэ? Тэр хэсгийнхаа байгалыг тийжээ, хөрсийг ундаална, цэцэг навчийг ургах тэр бүх үндсшүүтэй ус гэдэг бол тий. Тэгээд тэнцээ чинь маш сайхан цэцэрлэг бий болно. Ургамал мод бүгд ургана. Тэнцээ миний төсөлж орол нууц цэцэрлэг тэнцээ маш сайхан ургаж, цогцлоож бий болно. Тэгвэл энэ л миний хэлээд байгаа деважин бүтээ гэж хэлээд байгаа зүйл нь энэ. Бид нэр өөрт ингээд ад жаргалтай байх, жаргал сайн сайхан зүйлийг мэдрэх боломжтой байхад тийм нэг хан босгочоод тэр ханан дотроо бид нэр өөрсдөө гуниглаа суугаад байгаа гэсэн. Талент дасгалыг тэгж л нөлөөлдөг. Тэр хэрэггүй блокын ханыг л нураахад талент дасгал бидэрт нөлөөлдөг. Тийм учраас би талент дасгалыг өөрийнхөө зэвсэг гэд нэрлэчихсэн. Өөрийн дотор байдаг бүх муу сэтгэлүүдтэйгээ тэмцдэг миний урдаа барьдаг бамбай минь учраас зэвсэгтэй ерөөдөө зөөлж байгаа. Тийм ер нь л дотор тэгэл алаан л болдсон шүү дээ. Яг л дайн тулаан шиг тэмцэл болж байгаа учраас. Тэгэж зөөрөлдөг байгаа. Тэнгүүд яагаад би саяны энэ деважин гэдэг зүйлийг ярьсан бэ гэхээр хүн болгоны хувьд деважин гэдэг ойлголт чи өөр ялгаатай. Миний хувьд деважин гэж юу юм бэ те? Инхээр эргээд нөгөө амьдралынхаа зорилготой холбогдож байгаа байхгүй юу? Миний амьдралын зорилго юу юм бэ гэхэд жишээлбэл нэг сайхан байгальтай газар аюулгүй тэгээд эцэг хаачиг хариулаад үр хүүхдүүдтэйгээ нэг амар тайван сайхан амьдрах юм. За зарим хүмүүсийн хувьд деважин буюу амьдралынхаа зорилго нь өөр гэж болно шүү дээ. Ямар бизнес эрхлээд ч гэдэг юм уу. Тийм нэг том группизм болох гээл те. Юу ч үж болно. Тэр хүний хувьд деважин, тэр хүний хувьд амьдралын зорилго гэдэг нь өөр гэж болно. Миний хувьд бас арай өөр байна. Тэгэхээр бид нар талент дасгалын тусламжтайгаар блокын ханаа устгах болгонд тэр байгалийн мөн чанараараа тэр голын урсгал жигдэрч тэнд деважин босгох нэ. Сайхан цэцэрлэг хүрээлэн бий болох нэ. Тэгэхээр цэцэрлэг хүрээлэн бий болгодог энэ хүү амьдралынхаа зорилго болсон талент дасгалыг хийж хэвшээрээ. За ингэнгүүт нөгөө амьдралын зорилго яриад ирэхээр шунал гэдэг муу сэтгэл рүү яалтчгүй бидний гүгээд орно. Би анх шунал гэдгийг нэг юм буруу зүйл гэмтээр ойлгодог байсан. Яг үндэ тийм биш. Шунал гэдэг сэтэл нь өөрөө ямар сэтэлтэй вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Жишээлбэл хин нэгнийг хоолоо олж идж байгаа тэр ажлаас нь салгаад хин нэгнийг хохироогоод тэгснэ хэрнээсээ өөрөө баяжж байгаа, өөрөө мөнгө олж байгаа, хин нэгнийг шуулж мүлжиж мөнгө олж байгаа тэр бол шуналт сэтгэл мөн. Хин нэгнийг хайрлахгүй шүү дээ тэр хүн. Хин нэгнийг хохироогоод байна. Харин эсвэргээрээ за магадгүй би хүүхдээ Харвард оруулна гэсэн зорилго тавьсан байж болно те. Тэрнийхээ төлөө би чинь тэгэхээр тодорхой хэмжээнд надад шуналт сэтгэл хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэрний үндсэн дээр би илүү их ажил хийж, илүү их мөнгө цуглуулж те хүүхдээ эрүүл аюулгүй нийгэмд амьдруулахын тулд магадгүй. За тэгээд эрүүл аюулгүй нийгмийг зохицуулахын тулд надад ингээд хийх ёстой төсөл боловсруулчлаа гэхэд надад мөнгө хэрэг болно те. Яалтчгүй санхүү хэрэг болно. Тэр санхүүг босгохын тулд би шуналт сэтгэлтэй байж тэр мөнгийг олно гэсэн. Бид нар шуналт сэтгэл гэж нэрлэдэг байгаа болохоос биш тэр шуналт сэтгэл юуны төлөө вэ? Хэнийг нэг хохирооч юм уу? Хохирохгүй нь сайн сайхан зүйлийн төлөө байна уу? Гэдгээс л энэ сэтгэл үүснэ гэсэн.
их буруу бодож явсан юм лээ. Толин тасгалтаа учрах хүртлээр шунал гэдэг бол муу зүйл л гэж бодоод байсан. Гэтэл яг үүндээ тийм байгаагүй. Ямар сэтлэр ямар зорилгоор мөнгө олох чинь, санхүү олох чинь гэдэг л өөр аюул чухал. За ингээд тэгэхээр зөв шуналтай байх хэрэгтэй ахна. Тий. Зөв шуналтай байх хүний хурцлдаг, амьдралын зорилгод нь илүү хүрэхэд зориг хүч нэмдэг юм билээ шүү. За миний аян замл руу оръё. За энэхийн тулд 2020 оноос эхэлнэ. Хамгийн анх. Ер нь 2020 оны 11 сараас миний бяцлаглалын ер нь шимтэх, бяцлаглалд ер нь дурлах маань эхэлсэн. Тэрнээс өмнө 2019 онд анх Жавзан том хотогт төвд би буддийн хичээлүүдийг, буддийн сургаалуудыг бяцлаглаар сурч байсан л та. Тэгээд нөгөө ногоон дарих бурхны бяцлаглал гэдэг юм төлбөртэй бяцлаглалын хичээлүүд байдаг. Одоо ч гэсэн явагдаж байгаа. Тэр зүйлүүдийг та бүхэн сонирхож болно. Тэгэж явж байгаад ковидын үе таарад нөгөө Жавзан том хотогт төвд очиж бяцлал хийж чадахгүй болоод эренгүүтээ нөгөө онлайнаар бяцлаглалын хичээлийг сурахаар шийдсэн. 20 оны 11 сар гэдэг бол миний амьдралд бас нэлээд намайг шалгасан, нэлээд челленжтэй үе байсан. Тэгээд Beverly Torceren багштай анх бяцлаглалын хичээлд нь сууж эхэлсэн байхгүй. Тэгээд сууж явах үед ингээд гой бяцлаглууд ордог. Тэнд анх хүрдний бяцлал гэж сурсан. За тэгээд дотоод хүүхдээ ард гаргадаг бяцлал эдрэгээд тиймэрхүү бяцлаглуудыг хийж яхад амар тайвныг бол мэдэрчээсэн. Гэтэл бас миний амьдралд нэг зүйл болохгүй байгааг би цаанаас би ойлгоод байсан л та. Тэгээд Beverly Torceren багш нэг удаа лайв хичээл дээр нөгөө хамгийн анх ихэрдвэл soulmate Karen Carlson тухай тайлбарлаж байсан. Тэгэхэд би яг надад юу ч ийм сайхан тэр хувь заяаныхны хүмүүн гарч ирэх дээ гэсэн юм бодоод өөрийгөө амар дорд үзчихсэн байгаа байхгүй юу? Ийм сайхан амьдралаар чинь тэр нэг сайхан буян зайтай хүмүүс нь л одоо уучраад те энэ тасандаа тэгээд тэр зайны хаймаатай уучрдаг юм байгаа гэсэн юм бодоод өнгөрчээсэн. Тэгэхэд бас яг ихэр төрийн талаар тайлбарлаж байсан. Тэр үед Beverly багшийн тайлбарласан ихэр төл гэдэг бол зүгээр амьдралд нь гарч ирээд триггердээд амьдралыг дээшлүүлчихэд яваад өгдөг хүн гэдэг утгаараа тайлбарлаж байсан. Тэгээд тэр үед яг сонсоод өнгөрцөн байсан л та. Яг шандаж ингэж судалж үзээгүй. Тэртээ дөрөнгөө яг ингээд яг тэр үед яг зориг гаргаж шийдэггүй байсан байгаа хгүй. Одоо ингээд бодоод хахад тэгээд 2022 онд ерөнхийдөө энэ чи баг 2 жилийн дараа гэсэн юм шүү дээ. Тийм байна. 22 онд soulmate гэдгийг бүрэн гүйт судлаад ийм чухал зүйл байт юм байна гэд судлаад ерөнхийдөө нэлээд гүн гүнзгий ойлголттой болсон байсан. 20 онд. Тэгээд 20 онд чинь тэгсний дараагаар ер нь бас л soulmate-ийг нэлээд сайн судалсан байсан учраас бас нэлээд амьдралдаа шинжилэлт гаргаад нэлээд шин зорилгоод төлөвлөгөөнүүдийг гаргацсан байжгаад 23 оны 11 сард бүр ингээд маш том шийдвэр гаргасан. Өөрчлөлт хийсэн гэсэн амьдралдаа. Тэгээд явж исэн чинь 24 онд анх ихэр төлөв аз жаргалтай суурь гэдэг Facebook-ийн сургалтын группт орсон байхгүй юу? Энэ группт орохоос өмнө би нөгөө санамсаргүй байж байгаа YouTube-ээр Сон гэдэг охины бичлэгийг олж үзсэн. Тэр Сон гэдэг охин талин тасгалын талаар анх заагаа. Тэгээ Instagram-ын дагаад тэгээ явж идлээ 24 оны чинь 4 сард Сон маань Facebook-ийн тэгээ ихэр төлөвийн аз жаргалтай суурь гэдэг сургалтын группийг нээгээд ад завшаанаар тэгээ тэрхүү сургалтын группт ороод бид талин тасгалуудаа хамтарч хийдэг, ярилцдаг, ихэр төлөв гэж юу энэ талаар судалдаг. Тэгээд хоорондоо ингээ мэдээлэлүүдээ хуваалцдаг. Тийм айгүй гой сургалтын групп одоо хүртэл байгаа. Та бүхэн сонирхвол тэр сургалтын группт заавал ороорой. Маш их зүйлүүдийг сурч авна. Мэднэ бас. Тэгэд ингээд явж байхад бас ингээд түрүүн би яг өөрийнхөө алдааг тайлбарласан та бүхний ч гэсэн миний гаргасан алдааг битээ алдаасаа гэсэндээ тэр мэдрэмж рүүгээ орч чадахгүй яваад байсан гэсэн. Би 4 сараас хойшоо талин тасгалыг хийжсэн ч гэсэн яг ингээд ийм нэг төгс эзэмшээгүй гэх юм уу? Тэр үед яг би ингээд блогтойгоо оролцолтодсон байхгүй юу? Логик бодогдоод гүдээ тийм биштэй гэнэ өөрөө зөрчилдөөд өөрийгөө үгүйсгээд яг бодит үнэн үгүйсгээл тэгэд эргэлзээл үгүй хаа ийм гоё юм гэж юу байдیں۔ Ийм сайхан зүйл гэж юу байдیں ч гэдэм үү те. Гэт нэг юм наана ингээд итгэмээр байгаа ч гэсэн ухтаа надад нэг үл итгэх тийм одоо мэдрэмж яваад байсан гэсэн. Тэгээд яваад байсныг би анзаарчаад 8 сард нэг айгүй бас нэлээд одоо нэг юм ухамсарын шанаа авсан гэх юм уу.
Ухамсарын шанаа авчаад явж байгаад яг тэр сарда би яг энэ Twin Flames Universe буюу Twin Flames Station School гэдээ би линкийг тавиад байгаа тий. Энэ одоо гадаад сургалтын онлайн хичээлүүдийг сонирхоод онлайн хичээлүүд нь англи хэл дээр эхний хэдэн хичээлүүд нь өнгөө хичээлүүд байдаг. Тэр хичээлүүдийг судлаад тэгээ ер нь би юм коучинг буюу тасалжуулагч авах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Тэгээд бас азар сон маань Монголд юм Lazy Coach гэх би Lazy Coach-ийн бүлгэмийн сургалтанд суусан 8 сараас хойшоо. Та бүхэн ч гэсэн хэрвээ сонирхож байвал Lazy Coach-ийг аваарай. Маш гоё зөөлөн. Тэгээд нэг юм цаанаасаа ингээд олон жилийн туршлагатай юм ихэр дөл гэдэг хүмүүсийн бүлгэмээс суурсан ингээд ихэр дөлүүдийн нэгдлүүдийг ихэр дөлүүдийн хооронд ив нэгдэлтэй үе шат руу ингэж гаргаж замыг нь зааж өгч түүчээсэн хүн гэдэг утгаараа дээр чинь маш их туршлагатай байгаа. Тэгээд тийм учраас ер нь одоо ингээд бодоод манай Монголын сэтгэл зүйч нар Монголын сэтгэл одоо энэ хүүхдийн гэр бүл зүйн сэтгэл судлаач, хүүхдийн травма хангаагч гэл ингээд одоо ер нь зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй бол эдний хүмүүсийг бол харьцуулшгүй шал өөр төвшний хүмүүс санагдсан. Тийм учраас би Lazy Coaching бүлмийн тасалжуулалтанд орсон байгаа. 8 сараас эхлээд 12 сарыг дуустал би 4 сарын хугацаатай юм бүлгэмийн бид нар зөвхөн тэнцээ талент дасгал хийдэг. Талент дасгал хийж явах үед мэдрэмж рүү гээд намайг хөтлөөд мэдний мэдрэмж рүү оруулж чадсан хүн мэдрэмжийг ингэж мэдэрдэг юм аа. Талент дасгалын үед өөрт төрж байгаа мэдрэмжийг ингэж тайлах хэрэгтэй юм аа. Талент дасгалыг энэ алхмуудыг ингэж төгс хийх хэрэгтэй юм аа гэдгийг зааж өгсөн бол миний Lazy Coach. Үүнд намайг бас зүг чигийг минь зөвлүүлж өгсөн бол сон. Тэгэхээр би сон болон Lazy Coach хоёртаа маш баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр яг мэдрэмжээ тайлж сурах хүртлээр би хатгатуу хагасл талент дасгалаа хийгээ яваадсан гэсэн. Тийм учраас гарч байгаа үр дүн ч гэсэн бага байсан. Харин 8 сараас хойш 12 сарын хүртэл бол надад мэдэгдэхүй зөвчлөлтүүд маш их гарсан. Тэгээ маш их өөртөө зоригтой болсон, уран зоригтой болсон, өөртөө итгэлтэй болсон. Миний амьдралд, миний гэр бүлд ч гэсэн гарсан өөрчлөлтүүд маш их байгаа. Хэцүү зүйлүүдийг сэтгэлийн хүчээр яаж давж гарч болдгийм бэ те? Бид нар ямар хүчтэй юм бэ гэдгийг би бас тэндээс ойлгосон. Тэгэхээр та бүхний ч гэсэн тэр бүлгэмийн коучинг ороосоо гэж хүсэж байна. Тэнд бол маш сайн мэдрэмжээ мэдэж сурдаг. Инхээр бид яалтчгүй нөгөө мэдрэмж гэдэг зүйл рүү орж байгаа. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ бид бүхэн танд мэдрэмжийн талаар заах болно. Энэ одоо бүлгэмийн хичээл хэдийгээр төлбөрийн хувьд Монголын нөхцөлтэй харьцуулахад ер нь бол жоохон өндөр ч гэсэн би өөртөө оруулсан ер нь амьдралдаа оруулсан том хөрөнгө оруулалтын нэг нь л гэж хэлнэ. Би хэзээ ч харамсахгүй маш том хөрөнгө оруулж чадсан би өөртөө. Тэгээд Twin Flames Universe гэдэг сургуульд ихэнхдээ ихэд дөлийнхаа нэгдэлд орсон хүмүүс маш их байдаг. Тэр хүмүүсийг хараад маш их өөртөө итгэлтэй болдог. Би ч гэсэн яагаад ийм сайхан амьдралаар амьдарч болохгүй гэж бодоод тэр хүмүүсийг бас цагаан хатгалт төрнөө. Нэг ч бас их гоё зүйлүүдийг заадаг. Тийм. Тэгээд энэ ихэр төлийн аян замналтаа явж явах хугацаанд миний нэг маш сайн ойлгосон зүйл юу байсан гэхээр муу нухаар сайн хилчил гэдэг үг гэдэг тийм. Бид нар альва зүйлийг нуугаад бол хизээч амжилт олохгүй. Далд хийж, ардарнд хийж, нууж, мэдрэмжээ хааж бооснороо хизээч хөгжиж дэвшихгүй. Бид нар улам л дороот нэг гэхээс биш. Би ч гэсэн өмнөх цувралаараа бас хэлсэн. Манай Монголын нийгэмд энэ сэтгэл готрал, депресс, бие биенийгээ хэмлэх, шүүмжлэх энэ бол хутгаа алдсан. Тийм ч учраас энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна уу гэдэг асуултыг асуухад тийм гэж хариулах мөн ховор байгаа. Тийм гэж хариулдаг хүмүүсийн тоог олон болохын тулд бид бүгдээрээ л өөрлөгөө л өнгөх хэрэгтэй. Тэр мэдрэмжүүдээ, тэр ингээд юм нууцсан байгаа нууцудаа бүгдээрээ ил гаргах хэрэгтэй. Бид ил гаргаж ингэж хүмүүст ярихыг бол хэлэхгүй шүү дээ. Зөвхөн өөртөө л ил гаргаж хүлийн зөвшөөрөхийг хэлж байгаа. Дээрээс нь нэг нэгэндээ гомддог асуудлууд байна. Нэг нэгээ гомдоодог асуудлууд байна тий. Энэ бүх зүйлүүдийг бид нар гүнд нь байгаа уг ялзарсан хөрс, ялзарсан үнцийг гаргаж хайжээж л идэх нь. Нуугаад бол ямар ч нэмэр байхгүй. Тэгэл хойшин татна гэхээс л та тэр үнэн мөнөг тий нууснараа юу ч олж талаахгүй. Эсвэргээрээ
уламал шархлан, уламал харанхуй хангалттай амьдрын, уламал харахныхаа амьдралаар монголчууд амьдарсаар байна гэсэн. Тийм ч учраас одоо талент дасгал гэдэг зүйлийг залуучууд манд бүгд эзэмшээсэй. Би бинийгөө өөрсдөө хамгаалж сураасай гэж би хүссэн дэмжлэг хийж байгаа. За тэнгууд ингээд мэдрэмж рүүгээ ордог. За талент дасгалын тусламжтайгаар, лесик хөгжин тусламжтайгаар мэдрэмж рүүгээ ороод мэдрэмжээ мэдрээд сурахаар мэдрэмж дандаа 100% үнэн, 100% гоё зүйл рүү таны хөтэлдэг. Сэтгэл хөдлөл биш. Бид нар сэтгэл хөдлөлтөд автсан үедээ буруу шийдвэр гаргадаг гэдгийг хэлсэн шүү дээ, тий. Бид нар сэтгэл хөдлөлтөд автаа зөвхөн мэдрэхүүн эрхтнийхээ тусламжтайгаар сэтгэл хөдлөлтөд автснараа дандаа хүнийг буруу таньдаг. Тэр төлөө бид нар дандаа андуурдаг. Биднэрт өөрт нэг юм мөн чанар байдаг байхгүй. Жишээлбэл би ингээд эрэгтэй хүний эрүүнд найгуу дуртай, эрэгтэй хүний гар гэхээсээ илүү нэг юм хүчтэй байдал надад таалагддаг. За тэгээд дээрэс нь хоолойнд бол үнэхээр уярдаг. Тэгэхээр яг би ийм зан чанар надад угийн мөн чанарт би ингээд татагддаг байна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд яг угийн энэ бол зөвхөн гаднах байдалтай миний сэтгэлийг хөдлөгдөг зүйлс ахгүй. Зөвхөн миний сэтгэлийг хөдлөгдөг, сэтгэлийг гжигддэг. Тэгвэл яг гүнд зүрхний угт мэдрэмж төрүүлдэг зүйлүүд бол жинхэнэ миний их хөдөлгөөний мөн чанарууд гэсэн. Энийг би өөрөө өөрлөгөө өнгөжж л ойлгоно. Мэдрэмжээ мэдэрч сурж иж тэр хүнийг танино гэсэн. Тэгэхгүй зөвхөн гаднах төрх ийм зүйлүүд нь автаад сэтгэл хөдлөлтөд авсан шийдвэр гаргах юм бол би дахиад андуурчна. Магадгүй сөвл мэд ч юм уу надад тухтай мэдрэмж төрүүлж байгаа хүн дахиад л би андуурчна. Ингээл андуурч эндүүрч яваад ах юм бол миний их хөдөлгөөгөө нэгдэх амьдралынхаа зорилгыг тавьсан байдаг. Би буруу замаар л явна гэсэн. Тэгэхээр намайг зөв зам руу чиглүүлж өгдөг зүйл бол энэ талент дасгалын буюу мэдрэмжээ мэдэрч сурах зүйл. Нэг мэдрэмж рүү ороод явангууд сүүлийн Харвардын судалгаа гарсан байсан. Харвард юу гэж дүгнсэн гэхээр гэрийн ажлаа хийдэг сурагч, гэрийн ажил огт хийдэггүй сурагчаас хичээлдээ төвлөрөх чадвар нь юм сурах чадвар нь 4 дахин өндөр байна гэж. Энэ цаагаараа юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүүхдүүд гэрийн ажлаа хийж явах хавцдаа төвлөрж идэг. Нэгсэндээ нэг төрлийн бясалгал явж идэг байна шүү дээ. Тэгэхээр бидний ихтэй ингэдэг за миний бас алдаа байдаг. За хичээлэл хийнэ. Хичээлдээ л анхаар. Гэж нь бусад бүх зүйлийг хий. Өөрөө би дагаа хийчин гэдгээд урдуур нь орж хүүхдийнхаа төвлөрч сурах тэр зүйлийг нь би булааж өмнөр нь орж хийгээдсэн гэсэн үг. Тэгэхээр Харвардын судалгаа хүртэл гарсан байна шүү дээ. Тэгэхээр гэр орных нь ажлын хүүхдүүдтэй хийлгээрээ тэгснээрээ тэр хүүхэд яг тэр моменттой өөрөө өөртөөгөө байж тэр аяг угааж байгаа үедээ төрсэн мэдрэмжэн дээрээ төвлөрнө. Яг тэр зүйлдээ төвлөрч сурна. За энэ мэдрэмжээ мэдрэхэд төвлөрөхөд энэ хамгийн их саад болж байгаа зүйл нь үнэхээр энэ гар утас, энэ сөвшил, нуцаа мааждаг муу зуршил. Уцаа мааждаг муу зуршлын оронд хэрэгтэй зүйлээ сонс, хэрэгтэй юмдаа төвлөрөх хэрэгтэй. Уцаа мааж чи ерөөсөө сатаарж байгаа гэсэн. Би бинийгээ сатааруулаад л ах юм бол нэг хөгжлөөс нь араас нь зулгаж байгаас ялгаагүй. Тэгэхээр гэрээ ажил хийхийг санал болгож байна. Яваандаа энд нэг mindfulness бясалгал гэдэг Харвардын бас энэ нэг юм сургалтын хөтөлбөр байдаг. Mindfulness бясалгал гэдэг бол үнэхээр одоо эрчим авж байна. Бүх одоо салбарт эрчим авж байна. Энэ цаанаа юуг цаагаад байдгийг гэхээр мэдрэмжээ мэдэрч сурахыг заадаг юм. Эхлээд суугаад яг ингээд хөлийн улнаасаа эхлээд бүх биеинд ирж байгаа мэдрэмжүүдийг мэдэрч сурдаг гэсэн үг. Энэнд mindfulness бясалгал зааж өгдөг. Эргээгээд mindful бясалгалыг сайн хийдэг хүн талент дасгалыг эзэмшихэд маш сайн, маш хурдан байна гэсэн үг. За ингээд энийг болохоор дараа нөгөө мэдрэмжээ тайлж сурахтай би илүү дэлгэрэнгүй та бүхэнд танилцуулах болно. Тэгэхээр нэг юм сонирхолтой асуулт уг дандаа гардаг, асуулт дандаа ирдэг. Тэрний юу юм гэхээр би ингээд талент дасгалаа хийгээл амар хичээгээл их хөдөлгөөний ивнэгт орохгүй л хичээгээд байдаг. Тэр нөхөр хийж болдоггүй юм уу тий? Миний их хөдөл гэдэг нөхөр бас адилхан хичээж ингэж хийж болдоггүй юм гэдэг асуудал нэгсэндээ барьцж штэ. Хамаг ажлын би игээд байгаа юм шиг тий. Гэтэл яг үндэ тийм биш байдаг. Би энд талент дасгал гэдэг зүйлийг сураад хийж байгаа ч гэсэн тэр хүн цаанаа бас өөрийнхөө арга барилаараа зөв зүйлийг хийгээд өөрийнхөө дотгошоогоо өнгөөгөө л явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ихэр төлтөө ч гэсэн баярлах хэрэгтэй. Тэр ч гэсэн адилхан яг л 50% таны ачаанаас хөнгөлөөл явж байгаа. Магадгүй тэр амьдралдаа зөв шийдвэр гаргасан учраас л би талент дасгал гэдэг зүйл рүү орсон байх боломжтой гэсэн үг. Тэр нэг нэгэндээ маш хүндэтгэлтэй ханддаг. Өөрийн ирэхгүй хүндэтгэл хайр гэдэг зүйлийг зүрхний угаасаа мэдэрдэг харилцаа бол энэ ихэр төлөлийн харилцаа байдаг. Маш гоё. Тэгэхээр та бүхэн энэ зүйлд хурдан ороосэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр
түрүү нэг өнөөдрийнхөө талент дасгал дээр өмнөх бичлэг дээр тайлбарлаж яхад нэг зүйлийг та бүхэн нэг ялгаж салгаж ойлгосоо гэж би бодсон. Тэр юу байсан гэхээр хүлээлттэй. Зөв цагаа хүлээх юм бол бүхэл зөв болох юм шиг. Цаад утгаараа хүлээлт гэдэг үгийнхаа утгыг бид нар зөв ойлгох хэрэгтэй. Хүлээн гэдэг нь зүгээр ингээд билетгэн дээр хоол болохыг хүлээгээ суух юм бол одоо хоол хийхгүйгээр штэ. Хоол болно доо гэж суугаад ах юм бол хоол болох уу? Болохгүй тий. Эсвэргээрээ хоолоо хийчээд билетгэн дээрээ тавиад хоолоо болохыг хүлээх юм бол тэр хоол чинь бэлэн болно штэ. Тэгэхээр та ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн үг. Хүлээлт гэдэг нь зөв цаг үеийг хүлээн гэдэг нь шүү. Зөв цаг хугацаагаа хүлээн гэдэг бол зүгээр суух, гараа хүмхэд зүгээр суухын нэр биш. Яг над чиг мик зүгээд бичлэгээ хийж эхлэх гэдэг маань ямар нэгэн арга хэмжээ хийж ийн. Гэхдээ цаанаа миний өгт гой сайхан зүйл болно да гэсэн итгэл байгаа учраас үүнийг хүлээн гэдгээр илэрхийлж байгаа гэсэн. Чүү. Нэг зүгээр ойлгоорой. Нэгсэндээ зөв цагт итгэнэ гэдэг нь л өөрөө хүлээлт гэдэг санаа. Тэгэхгүй гараа хүмхэд суугаад иж болдоггүй. Ихэр төрлийн харилцаанд яг энэ хүлээлт гэдэг зүйл бас ихэр төрлийн харилцааны нэгдлийг хойшин татдаг нэг зүйл байдаг. Өө болно доо, сайхан болно доо, угаасаа болох хэвээр болдгороо болно доо гэд гараа хүмхэд суугаад ах юм бол юу ч урагшлахгүй. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ талент асуул хийж үзье гэж би ботсон. Яг тэгэхээр та бүхэн ч гэсэн нөгөө миний хамгийн саад зорилго нь амархнаар, хурднаар ихэр төлөвлөлттэйгээ нэгдээд Монгол орныг сайхан болгох гэсэн тий. Ямар тайван амьдрах юмсан. За тэгэхээр хүлээлт гэдэг сэдвийн дагуу талент асуул хий. Би ч гэсэн энэ дээр бас талент асуул хийх юмсан гэж бодод байсан боловч бас л нөгөө өөрийгөө дандаа хойшин тавьдагаараа хойшин тавьж явсаар хагаад өнөөдөр л та бүхэндээ хийх хэрэгтэй байж. Тийм надад талент асуулыг ярьснаас хойш ерөнхийдөө бол өдөртөө би нэг 10-аас 12 талент асуул хийдэг. Боломжоор бичиж хийн, зарим нь бичихгүй хийн. Тэнгүүд юу гэж та үед маань талент асуулаа хийж эхэлж байгаа техний үедээ 2 удаа талент асуул хийхэд болно. Эхнийх нь талент асуул нь ерөнхийдөө л эргэн тойрны хүмүүс эргэн тойрны танд муухай мэдрэмж төрүүлж байгаа зүйл дээрээ талент асуулаа хийчих. Нөгөө нэг зүйл нь ихэр төрлийн аян замтай холбоотойгоор талент асуулаа хийн. За жишээлбэл одоо болтол нөгөө ихэр төлөвөө таниагүй байгаа хүмүүс байж болно те. Тэнгүүл ихэр төрөл намайг танихгүй байгаа нь муухай байна гэдэг өгүүлбэр гарч иж болно. Тэгэхээр би өөрийгөө танихгүй байгаа нь муухай байна. Тэгээ 3 дахь дээр нь үнэн үү гэд асууна. Би 4 дахь дээрээ яг юу хийх явал та өөрийгөө таньж болох вэ гэдэг арга хэмжээнүүд аваад ингэж жишээ тайлбарлаад явна гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийнхөө талент асуулт руу орцгоё. Ихэр төрөл намайг хүлээлгээд байгаа нь муухай байна. Эхний өгүүлбэр. Хоёр дахь нь би өөрийгөө хүлээлгээд байгаа нь муухай байна. 3 дахь өгүүлбэр дээр нь үнэн үү гэж асууя. Үнэн байлаа. За та бүхэнд ойлгомжтой байхаар яагаад би өөрийгөө хүлээлгээд байгаа нь үнэн болж тарвэ гэхээр яг өөрийнхөө мэдрэмжийг мэдрэхгүйгээр би өөрийгөө хүлээлгээд байсан гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би цаг, хорон, мөч бүхэн би өөртөөгөө хамт байж чадахгүй байсан л гэсэн. Түрүүч их хэлдгээр би маш хэрэггүй зүйлүүдэд айгүй хугацааг сатааруулж өнгөрөөгд байсан байна шүү дээ. Өөрийгөө сатааруулж, өөрийгөө худлаа тайван байлгах гэж сатааруулж өнгөрөөсөн гэсэн. Энэ болохоор ихэр төрөл маань намайг хүлээлгээд байгаагаар илэрхийлэгдэж байгаа гэсэн үг. Нэгсэндээ би цаг, хорон, мөч бүхэн өөрийгөө хүлээлэхгүйгээр өөртөөгөө хамт өөрийнхөө мэдрэмжтэйгээ цуг. Эсвэл нөгөө mindfulness бяцлаглалыг 24/7 хийж байгаас ялгаагүй. Зэн буддизмын өдөр тутмынхаа үйл ажиллагааг хүртэл жаргаж хий, мэдэрч хий гэдэг сургаалыг би мэдж байгаа хэрнээсээ өдөр тутамдаа хэрэгжүүлэхгүй байгаагаас ялгаагүй гэсэн. Тэгэхээр би өдөр бүр өөртөөгөө хамт өөрийнхөө мэдрэмжийг бүх тохиолдолд мэдрээд байх юм бол ихэр төрөл маань ч гэсэн намайг хүлээлгэхгүй гэсэн. Тэгэхээр хизээ нэгэн цагт магадгүй би ингээд өөрийнхөө мэдрэмжийг цаг алдахгүйгээр мэдэрч сурсан цагт ихэр төрөл маань миний амьдралд орж ирэх байхаа. За тэр сайхан ёроолыг тавья. За тэгээд талархаад өнөөдрийнхөө бичлэгийг дуусгацгаая. Ингээд байгаа бүх зүйлдээ талархаарай. Байгаа бүх зүйлдээ талархсан хүнд бурхан тэрнээс нэлээд сайхан зүйлийг өгдөг гэсэн. Тэгэхээр та бүхэн минь ч гэсэн өөрийнхөө ихэр далавчийг олоод тэнгэрт дүүлнэсээрээ гэж хэлмээр байна. Өнөөдөр бичлэг танд байсан баярлалаа. Баяртай.